Өнөөдрийн дугаартай маань MCS Coca-Cola компани хамтран ажиллаж байна. MCS-с манай үзэгчид бол аимшигтай мэдээ тий. Fanta брэнд нь Universal Pictures болон аимшиг кинонуудаараа алдартай Blumhouse студиуд хамтран Chucky, Megan, The Grabber, Freddy Fazbear зэрэг алдартай дөрүүдтэй 300 мм ба 500 мм бүтээгдэхүүнүүдийг худалдаанд гаргажээ. Хугацааны хувьд хязгаартай тул та нар маань амжиж амтлаарай. Айж явахад амьд үлцээтэй гэж ярьдаг шүү дээ. Айж явлаа гэд хувь тавиланг өөрчилж болох ёстой зүйлийг өөрчлөх боломжтой юу? Дан ганц хоррор жанр байхаараа жулдаад horror mystery төрөлтөө нийлэхээрээ яг гой дав сумчран таарсан юм шиг санагддаг. Өнөөдрийн спойлер дугаараараа яг гой амтлагаан таарсан таны биеийн шар ус бүрийг босгох их зөвүүн зангилаатай Ghostland киног ярьж өгөхөр онцоллоо. Юуны төлөө 10 сар гарч чадбайгаа л дээ. Аимшиг кино ярихгүй бол сайран штэ. Олон юм нушаад явах бай ингээд орцгоё. Ээж нь хоёр охиноо дагуулan шинэ гэрлүүгээ нүүж байлаа. Аимшиг киноны дүрмийн дагуу газар орноос олихоор л юм болдог доо. Бага охин нь аимшигын зохиол бичих сонирхолтой тул машин дотор ээжигч хоёртой өөрийн бичсэн зохиолоо уншиж өгөх зур зам оргосоор л байна. Ээж нь бага охиныхоо зохиолыг сонсоод магтан бишрэн харин их чинь нээх их ойлгодгүй байж. Тэр гурыг машинтайгаа явж байтал араас нь эвгүй дуутай чихрийн маш ирж сигналдаж тухгүй болгоод авлаа. Эвгүй чихрийн машин дотроос царай нь үл үзэгдэх хүн ээж охин гурав руу даллаад өнгөрвөө. Бага охин ээж хоёр нь инээмсэглээд даллахад том охин нь амар сонь царайлнаа. Амар крипи машин хажуугаар ч өнгөрвөл инээгээ даллаад л өнгөрч идэг. За бүү мэдээ. 3 хүнээс бүрдэх бяцхан гэр бүл холын хамаатнаасаа байшин өвлж аваад танихгүй газар ирж амьдрахаар сэтгэл шулуудан явж байгаа ажээ. Зам зуур хүн саавах гээд дэлгүр ороход бага охин нь нутгийн сонинд 5 дахь гэр бүл цуврал алуурчны хохирогч боллоо гэсэн нийтлэг олоод харлаа. Сонин дээр гарсан алуурч нь шүн айл гэрлүү дайран орж эцгийнх нь халаад хүүхдийг нь амьд үлдээдэг. Гэхдээ амьд үлдээхээс өмнө шүнийг хамт өнгөрөөдөг гэж бичжээ. Хохирогч хүүхдүүдний хөвчлэн хоёр охины үе тэнгийнх нь байдаг юм байна. Аимшиг кино шүү дээ. Найрлагч нь одоо цаашд юу болохыг хинт толгойд өгөөч жоох шиг. Дэлгүрт байхад нөгөө чихрийн машины дүр солгүйхэн дахиад үзэгдэнэ. Ямар үүлээтэй крипи машин бэ? Нүүжгүй гурван маань шүнийн алтлаа зорсон газар ирлээ те. Шүн усныг чихэлхүү их эвгүй жихэд сүргэн байшин тэднийг угтан авсан байгаа юм. Байшингийн хуучин эзэн жаахан гаж сонирхолтой байсан юм уу гэмээр гэрээрээ дүүрэн эртний идэл болон хүүхлээнүүдтэй. Анабелис эвгүй царайтай хүүхэлтэйгээр гэрээ дүүрчихсэн. За тэгээд хүн хүний сонирхол юм да. За ингээд энэ байшин маань их л таагүй болохоор аимшигын зохиолж болохыг мөрөөддөг бага охины мөрөөдлийн газар харин их чихийн хувьд бол шаал балай газар болж байгаа юм. Нэгэн тэгээд амьдрах гэж сэтгэж луудаад ирсэн болохоор манай гурав хамаг юма төхнүүлж эхэллээ. Тэднийг хамаг ид огшлоо оруулж явах үед холоос хин нэгэн ажиглаад байж байна. Нөгөө өдөр таарсан эвгүй чихрийн машин чимээгүй хүн байшинтай ойрцоор л байна. Одоос бүх юм өөрчлөгдөхдөл та нар минь сэтгэлээ хэлтрээ. Авраг битгэмээр гартаа хүүхлээ ирсэн эр октийн ээжийн артлаас нь гитж байгаад зохин ухаалдууллаа. Октийн хувь тавилан их бүрхэг байна да. Хоёр охин авраг эрийг хараад хам хурдаараа цуталаа. Даанч зүгтж амтсангүй. Энэ хэсгээс хойш гарах бүх зүйл нь цэвэр аимшиг болохоор ганцаараа хонохон байвал бити үргэлжлүүлээрээ. Авраг эр хоёр охиныг үстэн чирээд зойрны өрөөрөө орлоо. Тухайн гэр хоёр охиныг нэг нэгээр нь боож өргөөд октийн биеийг дооцсгийг үнэрлж үзлээ. Бага охины сарын тэмдэг ирснийг үнэрлэж мэдээд газар чулууднаа. Том охиныг нь үнэрлээ тухайн алтал боосны дараагаар ухаан алдсан биеийг нь чирээд явбаа. Юу болох гээд тань да зэлэх гэж. Их чиг навч усны дараа бага охин зогтох гэж оролдох ч том биетний хамтрагч болох эрэмэн мэддэхгүй хүн баригднаа. Тэгэл буцаад зойрон дээр нь. Чихрийн машин хэд хэдэн удаа үзэгдсэн хоёр маниак тандаад яваад байсан байх нь. Араас нь тандаж явж байгаад шүнөр гэрлэмд арьжээ. Зохиолч охин нүднийхээ урдуулж аимшиг харж тэслэхүү том тусал нулимс урсгана. Энэ үед хоёр охины ээж нь сэргэн арай гэж хоёр гаж донтныг үгүй ихэд бага охин зүүднээсээ уйлан сэрлээ. Тэгэхээр энэ үйл явдал нь аль дээр үед болоод өнгөрчихсөн ба. Бага охин насанд хүрсэн ч гэсэн тэр нэгэн шөнийн аимшигч явдлыг одоо хүртэл хүнийг дагаж сэрэж байгаа юм. Бага байхдаа мөрөөддөг байсан шигээ хэд хэдэн аимшигын зохиол амжилттай гаргасан алдартай зохиолж болжээ. Киноны ихэнд тусан үйл явдлаар өөрийн амьдралаас сэтэлсэн зохиол бичсэн амжилтанд хүрээд телевизийн ярилцлага өгөөд л гэр бүл нь хүртэл тогтвортой болсон байлаа. Түүний нөхөр нь менежерх нь үрийг гүйцэтгэдэг бас хөөрхөн хүүтэй ер нь их амар жимэр суудаг болжээ. Зохиолч охины гэрийнхэн Halloween бэлдээстэй. Зөвхөн Halloween зориулсан онцгой амьт болон мушгирсан савлгаатай Chucky Punch-ыг гэр бүлээр амтлана. Та нар маань бас амжид туршаад үзээрэй. Зөвхөн энэ Halloween-ийн амт. Нэг өдөр гэрийнх нь утас дуурахад ихчээсэн дуудлага иржээ. Утасны цаанаас уйлан чичрэх хоолой чи эргэж ирэх ёстой, эргэж ирээч гуйж байна. Чи намайг сонсохгүй байна. Би ганцаараа айж байна гэж бархиран утга нь ойлгохгүй юм хэлэх сонсогдно.
Vera, listen to me. Is mom there? Vera. Ээж рүүгээ залгаж асуухад л уцаа авсангүй. Ээжтэйгээ ярьж чадаагүй болохоор гэрийнхэнтэй санаа зовсон зохиолч охин тэрнийг аимшиг хэрэг гарсан гэрийнхээ зүг яаран явлаа. Гэртээ ирэхэд бүх юм зүгээрээ. Ээж нь завгүй байсан болохоор уцаа авч чадаагүй юм байна л да. Ээж нь тэгээд л охиноо тэрч ухтаад багасаа зохиолж болох охиноо дэмждэг байсан болохоор алдартай зохиолж болсноор них барахдаг юм байна. Эгч нь болохоор тэр явдлаас хойш сэтгцийн асуудалтай болжээ. Уцаар уйлан дуграад залгаад л байсан ийм учиртай байж. Баг охин ээжтэйгээ ярилцаа сууж байхад эгчийг норлох чимээ зойрноос сонсогдноо. Эгч нь ойрлон гарч ирээд л над туслаач гэж барих руу. Тэгэхэд ээж нь том охиноо тэрч тайвшрууллаа. Маргааш нь эгчийн өвчин улам сэтрээд дүүдээ хандаж хэлж байгаа. Тэд намайг шийтгдэг, намайг түлдэг, чи намайг сонсохгүй байна гэж уйлан дууран хэлнэ. Хуулийн жимээ гарахад эгч нь булан руу цаашаа харан чичрэн зогсов. Тэр өдрийн аимшигт үйл явдал эгчийн толгой дотор үргэлжилсээр л байгаа юм шиг байна. Зохиолч охин ээжтэйгээ цагийг өнгөрөөгөөд ээжигээ умтуулад өөрийнхөө өрөөнд ортол яг тэр аимшиг чүнийг шиг эгчийг нь оронд гавлж тавьсан байгааг олж харлаа. Эгч нь одоо өөрийгөө гавлсан юм баг та. Эгч нь гаваар гинжлэгдээ твтэж байгааг хараад ээжээсээ очиод түлхүүр хаангааг нь асуув. Ээж нь харин түүнд түлхүүр байхгүй гэж хариулна. Энэ үеэр эгч нь гүйж гарч ирээд өөрийгөө зодож өдөр зургийг охинд харлаа. Эгчийг нь би энэ хөх ниц болсон байсан ийм учиртай гэж юу? Ингээд ээж нь том охиныхоо өвчин сэтэрч байгааг хараад түргэн дуудлаа. Бага охиндоо эгчээсээ нүдээ салгаж болохгүй гэж захиад түргэний машиныг тусгаар гарлаа. Зохиолч охин эгчийнхээ унсан газар очиход эгч нь байхгүй болчих. Эгчийгээ хайж явахад зойрон чимээ гарлаа. Зойрны хаалгыг онгойлгох гэтэл төгжээстэй байна. Гэтэл хаанаас ч юм бэ нэг эрэхтэй олоогоор бид чиний эгчийг эвдэлсэн одоо чиний ээлж гэхэн сонсогдноо. Энэ байшинд одоо юу болоод байгаа юм бол доо. Зохиолч охин нойрмөглөө сууж байхад араас нь хар дурс гарч ирж түүнийг чирэг авчудноо. Өглөөс ирэхэд зохиолч охины хамаг биеийг хүн дэвтрээр орхичихсан чигээрээ зүгээр алхаж чадхаа байсан ба охин өөрийгөө толинд харахад түүнийг аимшигтайгаар зодсон байв. Битүү хөөх нийц. За энэ ингээд ер нь ойлгомжгүй болоо авчлаа шүү. Зойрлоо орон эгчигээ артал харахын эцэг боллоо зодуулчихсан царай нь өөрлөө нь хараад чи одоо ойлгож байна уу гэж асуув. Эгчигийн энэ үгийг сонсон зохиолч маань уурлаад чи надад юу хийчихсэн юм бэ гэд эгч рүүгээ дарж харлаа. Эгч нь тэгтлээ өдөөс нь болиочтой болиод өг амьдралдаа ядч нэг удаач болтугай зүхтгаа болиод нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээн ав гэд охин дүүгээ хэд хэд алгадаад авлаа. Үүний дараа жигнэсээ юу болоод байгаа нь ил болноо. Тэгэхээр тэрнийг аимшигтай шүн. Ээж нь хоёр охиноо аварч чадаагүй. Зохиолч охины нүдэн дээр эрэвэн мэддэхгүй хүн ээжийг нь алснаар травмад орсон охин хийм гарч эхэлжээ. Зохиолч охины сэтгэл зүйн хамгаалтын механизм нь хүнд үйл явдлыг даван туулахын тулд охинд болоогүй ирээдүг харуулжээ. Киноны эхнээс эхлүүлээд эгч нь галзуураагүй. Тэр хоёр аврагдаагүй. Аимшиг дотроо байсаар л байгааж. Бага охины алдартай зохиолжуулсан ирээдүг гэж байхгүй. Охины сэтгэл зүй одоо болж байгаа аимшигыг харж тэсэлгүй хий зүйл харж эхэлсэн ажээ. Охин дүү нойрноосоо сэргэж хоёр охин тэрвэрлэн уйлнаа. Эгч нь энэ урт хугацааны туршид дүүгээ сэрхийг хүлээжээ. Ийм олон аимшигтай зүйл болж байхад эгч нь ганцаараа л байсан байгаа. Тэгэхээр галзуурсан хүн нь эгч нь биш байжээ. Ингээд хоёр охин уйлцаар л байна. Гэнэт хонхны жимээ дуурахад эгч нь охин дүүгээ нуугдаарэ гэд түүний гараас хөтлөөд шүүгэнд нуваа. Эгч нь дүүдээ хандаа хэлж байгаа. Тэд чамайг нуугдаасаа гэж хүсэж байгаа. Энэ тэдний хувь тоглоом. Хэрв чамайг аваад дээш гарвал тэр чамд юу ч хийж байсан битгий хөдлөөрэй. Бас битгий хүлээрэй. Тэгвэл амар байх болно. Гэж хэлээд дүүгээ үнсээ таалгыг нь хаагаад явлаа. Эрэм мэддэхгүй зохиолч охиныг чирч гаргаад зугтаах гэхт нь алгадаад унгаачв. Ингээд зохиолч охин ухаан урд зэрэхэд эрэм мэддэхгүй түүний нүрийг удаад гарыг нь гавлчихсан байж. Бодож дуусгаад тэр хүүхэлдээнүүдийнхээ дунд суулган үлдээлээ. Яг л тэр олон дунд хүүхэлдээнүүд шиг байв. Охин ганцаараа үлдсэн завшааныг ашиглан хажууд байгаа хүүхэлдээний үсний хатгуурыг авч өөртөө нуугаад амжив. Эрэм мэддэхгүй хүн өрөөг орхин гарахад аимшигт үйл явдал дөнгөж эхэлж авраг биетээр орж ирнэ. Гаж донтон охины хажууд байсан хүүхэлтэйг барьж аваад үнэрлэж галаар гарыг нь түлж чатаава. Өмнөх хэсэгт эгч нь тэд намайг тамлж түлдэг гэж хэлж байхад нь галзуурсан хүний өшөг хүлээж авч ирсэн да. Гэтэл өөртөө тохиолдсон зүйлийг дүүдээ хийсэн ажээ. Хөөхий гэж. Гаж донтон зохиолч охины гараараа шүүрэн аван биеийг нь үнэрлэнэ. Охиныг эсэргүүцэхэд гаж донтон цогж эхлэв. Яг л хүүхэлтэйг түлсэн шиг галаа аваад түлэх гэтэл зохиолч охин өөрийн нуусан авчаар гаргаж ирээд авраг биетний нуруу руу зовоо. Галзуурсан гаж донтон урандаа хүүхэлтэнүүдийн нэг нэгээр нь авч шидэж эхэлнэ. Ямар трама гэхээр хүнийг ийм хэмжээний сэтгцийн өвчтэй болгодог юм бол доо. Энэ үе хүртэл хоёр гаж донтныг ажиглавал хоёулаа ямар нэгэн сэтгцийн өвчтэй яавч эрүүл биш хүмүүс байна. Энэ хүмүүсээс ямар ч таамаглаагүй үйлдэл гарч болно гэдэг мэдрэмжийг найруулагч үзэгчтэй өгөхийг зорьсон баха. Авраг биетнийг сатаарах зур зохиолч охин хам хурдаараа зүгтаалаа. Яг зүгтаач чадлаа гэж бодоход авраг биет нь түүнийг барьж аваад чирэн гарыг нь гавлах гэж оролдоно. Энэ үед охин чадхаараа тэмцэж гартаа даралцсан хүнд ямаараа авраг биетнийг нүдэж ухаан алтлан цохвоо. Ингээд авраг биетний хамтрагч эрэм мэддэхгүй хүн үүнийг олж мэдээд зохиолч охиныг хайж гарлаа. Зохиолч охин тэр дор нь ухаан сэлж эрэм мэддэхгүй хүнд гадагшаа гарсан юм шиг харагдуулж төөрүүлээд эгчийгээ зойрны өрөөс гаргаад хаалганыг зүгдөхөн арай хийж цугтав.
эрх чөлөө гэдэг нь энэ ахтайгаа хүрхээ. Тэр хоёр хам хурдаараа гүйсээр замдаа гарахад эрүүлийн цагдаатай таарч одоо нэг аимшиг дуусуу гэлтэй байлаа. Цагдаа хоёр охин дээр ирээд юу болсныг хинт хэднийг харахын эцэсгүй болтлоо зэрэмдэглэснийг асуулаа. Цагдаа станцаараа октын талаар мэдээлэл өгөөд яг аваад цаашаа явах гэж байтал 90 минут хүн гарч ирээд 2 цагдаг 20 минут дотор буудан унгаалаа. Гэхдээ тэгэхэд нөгөө аимшиг чихрийн машинтаа октыг суулгаж гавлаад 5 байшинда буцан авчирв. Октыг үргэлжлүүлэн нэгээр нь чирэн амьдын тамд буцан орууллаа. Энэ үед зохиолч охины сэтгцэн дийлдэхээ байж буцаад ирээдүйд жаргалтай амьдарч буй төсөөлийн амьдралдаа очив. Охин төсөөлийн ертөнцийн очиход их чинь ганцаараа тамдаа түүнийг эргэж ирэхийг хүлээсээр л. Тэр ирээдүйд нь өөрийнх нь шин ном гарсантай холбоотой үдшилэг дээр ээж нь ирчихсэн түүнд баяр үргээд байж байна. Нөхөрхөө хоёр нь ч гэсэн баярыг нь тэмдэглээд байна. Энэ бүх зүйлийг хиймэл гэдгийг илтгэж буй зүйлсийн нэг бол аль дээр бурхны орон задарсан Америкийн аимшигын Lovecraft зохиолч охины үдшилэг дээр ирсэн байлаа. Тэр зохиолч охинтой ярилцахдаа түүний зохиолыг үгийн сайнаар магтнаа. Ингээд төсөөлийн ертөнцид бүх зүйл сайхан байгаамаа. Энэ тансаг үйлчлэгт эгчийнх нь тамлуулсан дүрс үзэгдэж алга болов. Шууд л эгчийнхээ араас явхад эгчийнх нь аврал ирсэн хоолой дүүд нь улам бүр тод сонсогдноо. Энэ үед ээж нь гарч ирээд зохиолч охинд хандж хэлж байгаа. Түүнийг битгий сонсоо. Тэрний ертөнц аимшигтэй гэж хэлв. Зохиолч охин ээждээ ингэж хэлж байгааг үргэлжлүүлээд. Гэхдээ тэр миний эгчүүдээ гэж хэлнэ. Ээж нь энэ үед охиноо ад жаргалтай төсөөлийн ертөнцөөс нь аимшигт бод ертөнц рүү тавьж явуулав. Ээж нь ч тавьж явуулаагүй харин охин өөрөө зориглон орохоор шийдэж байгаа юм. Бод ертөнцид авраг биет түүнийг зодож амнаас нь хөөс гартал боож байв. Яг үхэлдээ нүүр талаад үжитл авраг биет шүүгнээс гарч ирсэн хүүхэлтэйг харж цатаархад зохиолч охин эгчийнхээ зүггүй вэ? Авраг биетний хамтрагч эгчийг нь боогоод байх дүр зурагтай тараа шууд л дайрч орон эгчийг аврахын тулд хамаг байдгаар үзэж тар тэр хамтрагчийн гарыг нь хазаж бүр хадж болох бүх зүйлийг хазлаа. Гэтэл өөр өөрөөс авраг биет орж ирээд охин руу ойрлон дайхад цагдаа нар одоо л ирж авраг биетнийг бод унгав. Эрэм мэдгэдэггүй хамтрагчийн амьгүй болсон биеийг хараад үгүй гэж бархиран орлов. Яг энэ үеэр нь цагдаа түүнд хөдөлгөхгүй байхыг сануулж өгөнд нь ороогүй тул буудуулан унлаа. Ингэж нэг юм хоёр охины хар дарсан зүүд төгсгөл болвоо. Түргэнийхэн ирж тэднийг аварсаар кино маань өндөрлөж байгаа юм. Энэхүү бүтээл нь suspense киног яаж хэрхэн найруулахыг яруу тодор харуулж чадсан байгаамаа. Suspense гэдэг нь уран зохиол кино жүжиг дүрс бичлэг зэрэгт хэрэглэгддэг сэтгэл түгшээсэн тавгуутулдаг айц төрүүлсэн байдал үүсгэх уран сайхны арга байгаа юм. Suspense-ийг энгүүгээр тайлбарлах юм бол яг одоо юу ч тохиолдож магадгүй гэсэн мэдрэмжийг үзэгчдэд төрүүлэх буюу киноны туршид юу болох вэ гэсэн аимшигтайгаар шимтэн үзэж дуусгадаг киноны төрөл байгаа юм. Эцэст нь киноны төгсгөлд айж явах ёстой зүйл нь гэрт байсан эвгүй хүүхэлдэйнүүд эсвэл чөтгөр сүнс биш зүгээр л нэг амьд хүн гэдгийг харуулсан төгснө.